За сайн байцгаана уу. За Фрэнс 369 клубын техник шинжирч зөргөө байна. За манайхан шинэ 7 өдрийн мэдээ. За шинэ 7 өнөг ч эхэлж байна. Бас практис суулгаат өдөр ч гэсэн эхлэх болж байна да. За энэ 7 өдрийн хувьд гэж ярих юм бол хэдүүлээ ойлгомжтой эхний ээлжид юм шиг мэдэнүүд байна. За мэдэнүүдийн хувьд гэж ярих бол өнөөдөр нэгд өдөр. За яг нь Европ төр хамгийн их суулгаад дээрээс нь Америк төр явах нэгт том мэдээнд байх. Тэгээ бас бүх хэмжээний савлан өгч болохоор харагдаж байна. За тэрний дараа 2 дахь өдөр өөрөө бас тийм өндөр савлгаатай биш мөртлөөс бас нэлээд савлгаатай байж чадхаар өдрүүд явагдаж байгаа. За тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан энэ хэсгүүдийг бичгэлэх нь байна. За тэгэд 3 дахь өдөр мэдээж 3 дахь өдөр үл хэдүүлэн чухал өдөр байдаг. Одоо чухал өдрөл байсан хിവэрээ байна. За 3 дахь өдрийн орой 11:30-аас мэдээж crude oil-ийн мэдээ үүсгэж байна. За тэгээд энэ ч нэг доол шижээстэй бол одоо чирэг байна. За тэгээд федерал fund rate за бодлогын хүүг Америкийн нэгдсэн улсын бодлогын хүүг 3 дахь өдрийн шөнө 4 дахь өдрийн өглөөгөр гарч байгаа. За тэгээд 3 дахь өдрийн шөнө 4 дахь өдрийн өглөө гарч ирж байгаа бодлогын хүү миний бодлого одоо юуг харуулж байна. Бодлогын хүүгийн ерөнхийдөө бол хамгийн их сонирхол татж байгаа. Тийм л төв зураг бууж байна. Одоохондоо бол. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд ганц ажиглах ёстой зүйл нь өөрөө бодлогын хүү байгаа гэдэг. Энэ 7 хоногт хамгийн чухал. Тэгээд 4 дахь өдрөө бас ерөнхийдөө бол advanced GDP гэсэн мэдээ бас миний хувьд бол том анхаарлыг хандуулдаг байна. За энэ хоёр ерөнхийдөө бол миний хамгийн том анхаарал тавьж байгаа 7 хоногийн ивэнтүүд. За 5 дахь өдөр бол бөөмэн гэх мэт за нэг тийм амар тийм өндөр бас их бол байхгүй. Гэхдээ бас employment cost index гэдэг байгаа. За энэ хэсэг ихэд бол хэдүүлээ бол ажиглах нь. За 7 хоногийн ихэнх үед бол ерөөхдөө бол жоохон тайван сууя гэж бодсон ч ер нь тайван суух боломжгүй байгдаад байгаа шүү. Сүүлийн үед хэлцээрч байна. За ерөөхдөө бол хэдүүлэнгийнх нь нэг харагдаж байгаа зүйл нь юу байгаа даа гэхээр за мэдээж өнөөдөр бол за фильтр дээр би яг фильтртцсан байна тий. Энэ биш. За энэ чи за би бүгднг нь бол яагаагүй ба тий. GPY China CD cut out ерөөхдөө бүгднг нь оруулъя. Бүгднг нь оруулъя. За тэгэнгүүтээ хэдүүлэнгийнх нь хувьд manufacturing PM гарч ирсэн юм биш үү? Өглөө эрт босоод ирэхэд алтны хувьд маш том савлга орж ирсэн. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд нэг анхаарал татах зүйл нь энэ л байна. За шарыг бол үгүй хэдүүлэх байлгүй. За за ерөнхийдөө бол нэг юм байдал. Ауд дээр ерөнхийдөө бол дэйтэй. За тэгээд асуулт доллар гэсэн. За тэгээд хятадын нэгдсэн улсын manufacturer тэгээд non manufacturer гарч ирсэн. За Европын 4-10 ерөнхийдөө бол Европын президент Lord Speak ECB-ийн президент. За Герман IFO Business Climate ерөнхийдөө бол энэ тийм гэсэн мэдээнүүд байгаа. Нийт өдөр хэдүүлээ ерөнхийдөө сансны үед илүү мэдээ өндөртэй шилжиж байна. За тэгээ энэ 7 хоног угаасаа эвгүй байх нь бол угаасаа ойлгомжтой тодорхой болоод ирж байна. За фильтр дээр ерөнхийдөө бол аваад кадыг болиулаад за кад бэжик Европ GDP за NZD жишээ хэвтэй. За NZD байлгах юм. За тэгэхэд ерөнхийдөө бол энэ хэсгүүд ерөнхийдөө хэдүүлэнгийнх нь гол анхаарал хандуулах хэсгүүд ерөнхийдөө бол 7 хоногийн сүүл рүү байгаа ч гэсэн өндөр савлгаатай бас байж болох 7 хоногийн эхэнд байгаа. Тэгэхээр энэ 7 хоног бол ерөнхийдөө хэдүүлэнгийнх нь нэлийн эвгүй байх боломжтой гэсэн таамаг бол миний хувьд үлдэж байна. За тэгээ хэдүүлээ мэдээж чарт руу орно. Чарт руу ороод харах юм бол хэдүүлэнгийнх нь хувьд харах юм бол 4 цагийн байдлаар шууд дээрээс бирж нэгдээд 248 бас болж ирсэн. Гайхамшигтай нэг үзэгдэл байна.
За тэгээ энэ цаашаа ирэхдээ бол яах вэ, ийх вэ гэсэн бодлого миний хувьд бол бас сонирхолтой байна. Гэхдээ ийм байна. Хэдүүлэнгийнх нь сая анзаарсан бол 4 өдрийн өглөө энэ Federal Fund Rate буюу бодлогын хүүг ерөнхийдөө бол бууруулахгүй гэж ерөнхийдөө бол Америкийн нэгдсэн улс ерөнхийдөө тэгсэн байгаа. За бодлогын хүүг бууруулахгүй гэдэг нь хэвэндээ барина гэдэг нь ерөнхийдөө ямар учиртай юм бэ гэхлээр хэдүүлэнгийнх нь хувьд бол аш одоо ёроол авах хэрэгтэй. Энэ 7 3 дахьд юм уу эсвэл 2 дахьд ёроол авах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ 7 хоногийн өнөөдөр маргааш 3 дахь хүртэл өнөөдөр маргааш нөгөөдөр 3 дахь хүртэл ерөнхийдөө бол алтал бүрэн хэмжээний уналтаа байж болно. Эсвэл бол байж болно. За хэдүүлээ өмнөх анализтер юу гэж ярьсан бэ гэдгийг би бол сайн мэдж байгаа. Тэр нь за энэ 7 хоногт ерөнхийдөө бол уналтаа байх вэ байсан. Алт энэ байдлаар ерөнхийдөө бол дэшээ сэтэрсэн. За тэгээ хэдүүлэнгийнх нь нэг анхаарал татах хэрэгтэй нэг паттерн байна. Энэ паттерн нь өөрөө ингэж яваад ингэж нисээд тэгээд ингэж яваад тэ манайха одоо ерөнхийдөө бол ямар паттерн зурж байгааг ерөнхийдөө гадарлаж байгаа бах. Бараг л гадарлаж байгаа бах. За энийг нэг жишээ татах юм. Жишээ ингэж зурвахгүй юм да. Зурх юм. За иймэрхүү байдалтайгаар нэг юм байгаад. За одоо баг задарч ийн гэж хэлж болох. За тэгэхээр энэ паттерн өөрөө яг ямар паттерн бэ гэхээр соёны паттерн гэж гой паттерн бий. Хэдүүлэнгийнх нь зүгэмлэх харагдаад байдаг. Тэр уншилтын хүмүүс тэ. За энэ бол ингээд соёны паттерн орж ирж байгаа. За энэ соёны паттерн дээр хэм ярьж. За ингээд соёны паттерн ерөнхийдөө бол гэд хандсан гэсэн. За соёны паттерн харин ингэж энэ байдлаас юм байгаа юу? Эсвэл ингээд яг үннийг хэлэхэд задарч ийн үл гэдэг. Тэгээд задарч ийн үл гэдэг. Тэгэхээр миний хувьд гол анхаарал хандуулах зүйл нь соёны паттерн өөрөө цаашаа үргэлжлэх нь үү эсвэл энэчнээ задрах нь гэдэг асуулт байна. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд харагдаж байгаа зүйл өөрөө доошо эрхээ задрлыг хийж гинэ гэж харж байна. За тэгэхээр хэдүүлэнгийнх гол анхаарал тавьсан зүйл энэ 7 хоногийн 3 дахь 2 дахь 3 дахь хүртэл автол уналтаа хэвэр байна. Стаб юу л хэдүүлэл тавьж болчих. За энэ зураг задарсан. Хэдүүлээ задарсан зургийг эрэхт бол нэг удаа байлгаад амар. За нэгд өдрийн байдлаар дээлгийн байдлаар нөхцөл байдал яаж ирж байгаа бэ гэхлээр энэ гахна зурсан. За энэ зурсан зурган дээр гол ач холбогдлыг өгнө. За энэ зурсан зураг өөрөө энэ хэмжээсээр явж байсан. Энэ хэмжээсээр явж байсан. За хэдүүлэнгийнхэн сая зурсан ирэхээр соёны паттерн хэмжээ байна. За энэ хэмжээсэн дээр бол дээлгийн хувьд бол соёны паттерн хандсан. Одоо доош уналтын хөдөлгөөн хийх ёстой гэсэн тавыг хэдүүлээ тавина. За тэгэхээр тэрнээс өмнө хэдүүлээ соёны паттерн нэг ингэж зурч үзсэн. За энэ чинь 14 гэсэн чадвар 38 гэдэг ирэхэд өмнө хэлчихсэн. За зураг мэдээж нэг агшсан. Нэг агшч орж ирээд энэ чинь 61.8 гэдэг энэ 61.8 гэдэг дэш гарсан. За зургийг дахин нэг агшин. Зургийг дахин нэг агшингууд хэдүүлээ доотлын шалгалт 86 орж ирж байгаа. Дээдлийн шалгалт 14 болж ирж байгаа. За ингээд дундын шалгалт нь өөрөө 23.38-аар ингээд доотлын 76 юм уу эсвэл 86 гэдэг юм. За тэгэхээр зургийн хувьд гэж ярих юм бол хэдүүлээ бол ойлгомжтой зургуудыг ерөнхийдөө бол хараа явцсан. За 38-аас 14 ч гэсэн ерөнхийдөө бол ойлгомжтой зураг байсан. Тэгээд энэ өөрөө тэг рүү бол гүйцэж чадаагүй, тэг рүү ерөнхийдөө бол цааш өөр хэсэг дээр өөр ситуац дээр гүйцэж болохоор чаа. За тэгээд алтыг энэ чинээс бас нэг зураглал хийж өгвөл зүгээр хийж өгвөл яаж харагдвалаа гэсэн байдлаар илүү хандах юм бол энэ дор 108 энэ чинь бүр 123 за энэ чинь тэгээ 108 тэгээд 94.5 гээд 14 гэж ерөөдөө бол 14 тавьчихсан. Чирч чаана ойлгомжтой. Тэгэхээр ерөөдөө бол 14 дээр ханж орж ирж байгаа шалтгаан энэ ч байна.
Нэг бол энэ чи байна. Тэгээд энэ 14 ч. За 14 ч өөр доош 38 руу нэг орчих орч ирэх. Эсвэл батарейны хөдөлгөөнд 30-аар орчих гэсэн. За тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан зургийн нэг энэ байдалд хадгална. Хэлж энэ байдалд тоош. Тагаар хадгалж жоохон засвар хийж ярина. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь зургуудын мэдээж араас нь урагшаага гүйлхэстэй. Ерөнхийдөө бол нэг тэгж амар шахаж зураагүй гоё тааруулаад зурхийг л бодно. За мэдээж зургийн байсан за 108 гэдэг хөдөлгөөн хэдүүлэн мэдээллийн зураг тавьчихсан. Тэгэхээр энийг заавалж хэдүүлээ байлгаад шаардлагагүй. Энэ дээрээс энэ доотлын шалгалтыг хийж үзэн. Энэ дээдлээс доотлын шалгалтыг хийж үзвэл чинь за энэ нэг гинтэй ханд тустай. Окей. За ерөөдөө л юм байна. За хэдүүлэнгийнх нь 94.5 тэгээ 86-аас ч явж байна. За 76-аас ч явж 61 дээр дуусах боломжтой. Гэхдээ өөрийн хугацааны ерөнхий доотлын хашуул 2007 гэсэн юм шүү. За ерөнхийдөө хэтрүүлэхгүй явах юм бол гэж байгаа тийм. За тэгээ энэ чинь нэг Wikipedia-ээр орж ирж байгаа мөртөсөн энэ чинь Wikipedia-ээр ерөнхийдөө тэгэхээр хэдүүлээ нэг ингэж чиглүүлж 50 гут ийм их сонин хөдөлгөөн орж ирж. За тэгэхээр 108 38.2 138. Хагтаанц. Хэдүүлэнгийнх нь гол арга хэвчээ зэрэг ерөөхдөө хүн хэмжээс төсөв явж байгаа бол угаасаа ойлгомжтой. Тэгэхээр 14-өөс 23-ийн хооронд цаашдыг тэгэхээр энэ ерөөхдөө 23-ийн хаталт хийж байгаа гэсэн зүйл байна. Мэдээж хэрвээ энэ чинээс цааш 2797 гэсэн шүү очрод бол жоохон хэцүү. Тэгээд ороод ирэх юм бол Sony Peter бутан ханжиж бол. Яг бутан ханжиж бол. Эсвэл энэ чи хандсан ивэрээ энэ хэсгэд паг гэдээ доош орж иж байна. Жирэхэд бол үзэн. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан 2753 за хамгийн дээдлээ 2785 руу гараад ирсэн тийм. 2600 эдийн хашууд бол угаасаа ойлгомжтой хэдүүлэх байгаа шүү. Тэгэхээр хэдүүлээ энэ хэсэгт ирнэх ач холбогдол өгөхгүйгээр зургийг шууд урагшаах. Энэ хэсэг эрэхт бол алдана гэсэн. За тэгэд харах юм бол эрэхт бол 138 гэдэг шилтгаан ч өөрөө энэ доороос эхэлтэйгээр ингээд дээшгээ 138 гэж ирсэн. Цаашаа үргэлжлүүлж бол араахан чадаагүй. За тэгэхээр доотлын шалгалт өөрөө хэд байсан бэ гэхээр 114 байгаа. Хэдүүлэнгийнх нь гол тесрэгүүцэл авах ёстой цэг нь өөрөө энэ хэсэгт байна. Энэ хэсэгт байна. Яг энэ дэдлийн үзэр. 2759 гэдэг ханшнаас доошоо орж ирэх боломжтой. За 2758 59 орж ирэхдээ нөхөр өөрөө доошоо шууд 92 моёр л удах хэвээр. Эсвэл 86. 14 хүчтэй гэж тооцоо. 86 руу биш 86 руу буюу 2705 хавцаа заавалж орж ирэх ёстой гэсэн хамгийн хэдүүлэнгийнх нь хувьд тавигдана. За тэгэхээр ерөнхий зургийг бол ингээд ойлгочих. За хэдүүлэнгийнх нь гол анхаарал тавих ёстой зүйлсүүд нэг юм зүйлсүүд байгаа. За тэгээ 114 гэсэн хүчээр ерөнхийдөө бол дээшгээ ингээд нэг орж ирэх боломжтой. Ерөнхийдөө бол ингээд нэг орж ирэх боломжтой. За орж ирэхдээ хамгийн доотлолт 2691 гэсэн ашиг ерөнхийдөө бол байж болж байгаа. За тэгээ цаашгаа ерөнхийдөө бол задрах тэгээ явах. За энэ чинээс хэдүүлээ нэг юм их харж байгаа. Тэгж 38-аар хандсан энэ ч дахиад юм мөр толгой мөрийн битэр орж ирэх гэдэг байна да. Тэр 123-ын шалгалт орж ирээд доош унах юм бол энэ чинь мөр толгой мөрийн нэг битэр ш. Битэр хуйм орж ирэх гэдэг байна да гэсэн бол хэдүүлэнгийнх нь харагдаж байгаа. За тэгээд хэдүүлээ бол энэ чинс бид гар орж ирээд мөр орж ирээд толгой орж ирээд дахиад мөр орж ирэх боломжтой. Боломж юу биш боломжтой. Тэгэхээр хэдүүлээ юм ч гэсэн энд бол сайхан ажиллаа суугна. Сайхан ажиллаа суугна. За тэгээд алтны хувьд бол уналтын хөдөлгөөнд нь одоо орж ирэх хэрэгтэй. Энэ 7 хоног орж ирэх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан алт дээр анхааралтай байх нь байна. Манайхаа анхааралтай байна. За тэгээд нэг цагийн байдлаар хэдүүлэх нь хувьд энэ зургууд ерөнхийдөө бол задарч орж ирж байгаа. Ерөнхийдөө задарч орж ирж байгаа. За тэгээд энэ хэсгийг гэхээсээ илүүтэйгээр энэ дээдлийн хэсэг шууд шалгана. Энэ зургуудыг устгана. Яг.
За өмнө ерхий хэдүүлгийнх нь хэмжээс гэхээр за би 4 цаг тэр мөнгө өөрчлөлөө. Энэчнээс үүсэх хэмжээс ийм өсөлттэй явсан. За 61.8 доошго 76.4 гээд дэшиг ирэхэд бол 38-аар хандж орж ирсэн. Зургийг нэг ингэж авч үзнэ. За мэдээж доошго 61.8 тэгээд дэшиг ирэхэд бол өсөлттэй. За би ерөнхийдөө бол дунд хурлуудыг хараад. За тэгээд 50 гэж орж ирээд дэшиг өссөн. Нөхөр өөрөө 50 гэж орж ирээд дэшиг өссөн. За энэ ч 38-аар. 38.2 чи ерөнхийдөө бол 23 хяналттай. Дэшигээ дутаагийн үед дутаа гэж болохоор. За тэгэнгүүт үүштэй хийдүүлээ. Зургийг энэ чинь авчирч эхэллээ. Чинь авчирч эхлэв. Чүр 14. За 14 юм байна. Тэгвэл зургийг энэ чинь нэг байрлуулад ингэж зурж үзээд 161-ээр хандж байгаа юм байна. За 161-ээр хандсан үедээ энэ чинь ирээд дахиад 161 байна. За. Дахиад 161 байна. За энэ чинь бүр 261-ээр орж ирж байгаа. 200-аар орж ирээд 61 гээд 261 орж ирж байгаа. Тэгэхээр энэ хөдөлгөөн заавалч задарсан гэж үзэж болно. Заавалч задарсан гэж үзэж болно. Гэхдээ энэ чинээс задарлын хөдөлгөөний эхний хэлбэр чинь тооцохдоо 200-аас 1 хүч аваад энэ 50-ыг сэтлэх ёстой. Энэ 50-ыг сэтлэх ёстой. Тэгэхээр энэ чинь нэг жоохон ийм дагчинсан хөдөлгөөн орж ирэх юм бол энэ чинь мөр тулхан болох гэдэг. Асууд миний хувьд л гарч ирэх гээд байгаа. За тэгээд тэгэнгүүт хэдүүлэнгийнх нь нэг анхаарах юм уу харах хэрэгтэй зүйл нь өөрөө. Энэ чинь мэдээж хэдүүлээ 76.1 байсан. Энэ чинь ингээд хилүүлээд шууд хилүүлээд. Тэгэх юм бол энэ чинь 61.8 болно. Энэ чинь хилүүлээд харангуут энэ чинь өөр 38.2 болж байгаа. Энэ чинь харангуут 23.6 болж байгаа. Энэ дээр мэдээж ойлгомжтой 14 болж байгаа. 14 илүү ийц. За тэгэхээр ингээд цаашдаа ирэхэд бол ийм байдалтай үргэлжилж байна. Давтамжийн хөдөлгөөн ингээд энийг бол гоё Fibonacci гэдэг давтамжийн хөдөлгөөн гэдэг. Ерөнхийдөө бол. За ингээд хэдүүлэнгийнх нь хувьд энэ давтамжийн хөдөлгөөн дууссан. Дууссан. Яг гэвэл энэ чинь нээс доошоо за давтамжийн хөдөлгөөн бол дууссан. За давтамжийн хөдөлгөөн дуусаад өөрөө 14 гэж илүүгээ хийж орж ирчээд одоо энэ доошоо нэг шалгалтыг хийх гэж дайрч байгаа. Тэрнээс өмнө заавч нэг хугацаа явах хэрэгтэй. Эсвэл 14 дээр ирээд энэ хугацааг авах уу? Эсвэл авчаад 14 хэсцээ доошоо явах уу гэдэг миний хувьд бол тийм таамаг. За хэдүүлэнгийнх нь хамгийн ихэнд харах зүйл нь урт хугацаанд энэ 7 хоногтоо алт хэрвээ чадах юм бол доотгийн Евролийн ханш нүүрөө 38.2 байх ёстой. 2694 гэсэн. За тэгээ би Fibonacci дээр нэг засвар нь өөрөө 70-30 ярьцаа. Шууд. За энийг заавал нэмэгдэж явах. За 0.7. Ингээд энэ ч 70-30 өдрийн хийгээд энийг нэгт хэлүүлэх ёстой. Хадсан гэж үзье. За тэгэхээр батарейныхаа онолоор хэрвээ алт өөрөө батарейныхаа онолоор 70-30 харьцаанд баригдах юм бол гэж байна. Энэ өөрөө боор 2724-25 хавцаны хуралтай доошоо аль руу явах боломжтой гэж харагдах ёстой. За энэ ерөнхийдөө бол миний хувьд бол жоохон тийм галзууч юм шиг шинжилгээ орж ирж байгаа. За яах вэ? Ямар ч ус болохгүй хэдүүлээ харна. Тэгээд миний хувьд гэх юм бол мөр толгомоор эн чинь сэгэлтэй юу гэж ярих юм бол эн чинь сэгэлтэй юм шүү. За тэгвэл эхний ээлжинд хэдүүлээ. Энэ хоорондын хөдөлгөөн шалгаж үзээд энэ өөрөө 30 хөдөлгөөн байгаа. За 30 хөдөлгөөн байна. За 30 хөдөлгөөний нөгөө талд шууд нөгөө талд гаргана. За 30 хөдөлгөөний нөгөө талд гаргах юм бол нөхөр өөрөө ийм баг. Зүгтээ. Яг сайхан. Хандсан. За тэгэхээр энэ доошогоо дахиад энэ хавцаанаас ч юм уу 30 орж ирэхэд болж байгаа юм. Тэгээд эхний ээлж нь 30 руу орж ирээд сэтэрсэн тохиолдолд доошоо 70 руу. Энэ бол патерны онол. За патерны онолоос нэг
гадагшлах юм нь одоо 30-ын байдал дээр байна. Энд чинь нэг жоохон хэрж чад паг гэж орж ирэх боломж олдвол энэ өөрөө шууд мөр толгой мөрийн битэр болно. Эсвэл хэдүүлээ энэ чинь нэсхний хэлсэн шалгалтыг явуулах. Гэтч ингээд болохоор 38.2, дээдлийн үзэр 38.1. Техник шинжилгээний хувьд бол ямар ч ялгаагүй л гарч ирж байна. Тэгэхээр тик гэж авч үзээд хэдүүлээ эн чинь ерөөдөө баг зэрэг хэрүүлэхвэл нөхөр өөрөө яг мөр толгой мөр болох боломж харагдана гэсэн. Тэгэхээр хэдүүлээ эн чинь за хугацаа нэг товлох юм бол хугацаа заав. Одоо би ч хугацаанд жоох барах худалтай. Гэхдээ яг товлвол гэж байгаа. Манай луугруудын иргэд хугацаа товлохаар байна тийм. Толгой мөр гэж жишээл гэж авна. Гэж аваад тэнцээ мөр толгой мөр хийхлээ гэж бодоход нөхөр өөрөө эн чинээс задах ёстой гэдэг нь өөрөө 2 хоногийн дараа буюу 29-нд. За 29-нд юм уу эсвэл 28-нд юм уу? За ерөнхийдөө 29-нд задрах юм бол энэ өөрөө доотлох ёроолыг бүр авах боломжтой болно гэсэн. За тэгэхээр доотлын ёроолыг хэдүүлээ эхлээд 2711 гэж эсвэл байл. Эсвэл ийшэл. За задралын хугацаа нь 29 гэж хаших юм бол мэдээж маргааш өдөр гэсэн. За тэгэхээр ихэд бол 3 дахь өдрөөр таарч байна. За тэгэд бодлогын хүүгээс өмнө мэдээж тэр хөдөлгөөнийг авч чадах юм бол ойлгомжтойгоор хэдүүлэнгийнх нь хувьд ойлгомжтойгоор шүү дээ. Ойлгомжтойгоор хэдүүлэнгийнх нь хувьд өмнө авах юм бол цаашаа өргөжлүүлээд өсгөө унах уу гэдгийг бодлогын үнээс хараад хэдүүлэн шийдэж байна. Тэр хүртэл хөдөлгөөн заавч гонхын байдалтай байх ёстой. Харин бодлогын хүүгээр ёроол сэтгэрхэн үү эсвэл ёроолоос шууд дээшгээ хөдөлгөөн орж ирэх нүл гэдэг нь ажиллаж байгаа. Тэгэхээр 3 дахь өдрийн эдгээрээ заавч уулзна. Анализ дахиад оруулна гэсэн. За тэгээд тэрний дараа хэдүүлээ харах хэрэгтэй зүйл нь доллар индекс. За доллар индекс ерөнхий ханшны дээд хэсгийг хийцэн доош урагдж явна. За урагдж явна энэ хавцаа байх уу гэж яриад эсвэл доош стрит ороод ирсэн. За тэгэхээр бодлогын хүүг бууруулна гэж ярьж байгаа хөдөлгөөн өөрөө хиндээ бол орж ирж байна гэсэн. За энэ бол ингээд 23 шалгалт. 23 шалгалт өөрөө хаашаа байх вэ? Энэ байдалтайгаа байж байгаа дэш нэг шалгалт өгөө доош өргөжлүүлэх үү эсвэл шууд 14 өдөр ирээд нэг юм буцалтын нэг баг зэрэг хөдөлгөөнийг хийх үл гэдэг байна. Асуудлын хувьд бол энэ л. Хэдүүлээ тэгэхээр гол анхаарал хандуулах зүйлсүүд нь энэ хавцаа л байгаа. Энэ хавцаа байгаа. За тэгээд ирэнгүүт хэдүүлээ доллар индекс дээр заавалч баг цагийн зураг шаардлагатай болоод ирнэ гэсэн. За дийлэд дээр байгаа 4 цаг дээр шилжүүлнэ. Шилжүүлээд мэдээж явна. За тэгээд энэ хэсэгт гэж ярьжсэн юм. Хэдүүлээ харах нэ. За эхний ээлжинд энэ хэсгийн дээдлийн хаалт мөн үү гэж үзнэ. Дээдлийн хаалт 161-аар ороод ирсэн. За дээдлийн хаалт мөн байна. За мөн гэж үзээд хэдүүлээ эн чинь дээшийг нэг зураг татах хэрэгтэй. Дээшийг нэг зураг татаад энэ хөдөлгөөн өөрөө 61.8 дээр ирж байгаа. 61.8 ч өөрөө эн чинь 38-ийн эхэлтэй гэдэг нь харж байна. За тэгэхээр 38-ийн эхэлтэй хөдөлгөөн энэ доошгоо хөдөлгөөнөө хийгээд ороод ирсэн. Энэ доош хөдөлгөөнөө хийгээд ороод ирсэн. Хэдүүлэнгийнх нь хувьд эхний байлах хөдөлгөөн чи өөрөө 107 684 гэсэн. Энэ хөдөлгөөн доошгоо ерөөсөө л энэ хөдөлгөөнөөс эсэргүүцэл аваад доошгоо орж ирэх ёстой. Харин доошгоо орж ирэх хөдөлгөөн нь өөрөө ичээл байх хэрэгтэй. Энэ нэг хавцаа эсвэл энэ нэг хавцаа. За ерөөхдөө арааны магтын шидэл дээр 76 руу орж ирж байгаа. Харин 30 70-ийн хөдөлгөөнөөр ийшээ орж ирж байна. 106 760 106 458 гэсэн хөдөлгөөн рүү ерөөхдөө бол орж ирэх ёстой. Гэхдээ миний хувьд хэрвээ долларын индекс хэрвээ бодлогын хүү яг хэвэндээ баригдана гэж үзэх юм бол долларын индекс эхлээд жоох өсөх ёстой. Тэгэхээр 61.8-аас хэдүүл ихний ээлжид шууд пак гэдээшгээ явчих чадах. Ямар ч байсан 2 өдөр энэ хавцаанаа хэрх юм уу эсвэл дээшгээ нэг үзүүр завж удах ёстой. Тэгэхээр 38 байгаад 50 гэж үтж ирээд 23 байх уу? Эсвэл шууд 14 рүү гарч ирэх үү? Эсвэл энэ хавьд хэрхүүл гэдэг асуу. За тэгэхээр хэдүүлээ бол доллар индекс гол ач холбогдлуудын иргэд бол өгөхний
гол ач холбогдлуудыг өгөх нь байна. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан анхааралтай байх нь. Ээлж нь анхааралтай байх нь биш. Манайх мартаадах. За дараагийн ээлжид хэдүүлэнгийнх нь хувьд доллар индекс. Долларын индекс нь UST сүлэрч. Тэч бас нэг үндэслэлээр доош орж ирсэн болоо. За энэ чинээс ирэхэд бол 23-ийн хөдөлгөөн авцсан. За тэчийн хувьд бол угаасаа дотор ойлгомжтой. Энэ чинээс 23-ийн хөдөлгөөн авцсан хөдөлгөөн чи өөрөө 61 биш энэ чи 76 дээр дуусах. 76 дээр дуусахгүй хэрвээ дээдлийн нэг шалгалтыг аваад доошоо явах юм бол 86 болж байна. Гэхдээ 86 дээр ирэхэд бол очих хэвтэл жоох хатаас. Тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө бол долларын индексийг солиороод байгаа юм өвчтэй юм бэ. Тэгэхээр USD чи хэдүүлээ нэг 2884 бол харах хэрэгтэй ихний хэлж. Хэрвээ сэтэрх юм бол асуудал өөрөөр ирдэг. Тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө бол 400-ын зөгөнд энэ зураг задрааг байгаа юм чинь яг энэгээр барих хэрэгтэй. За тэгээд нэгт гэж үзэх юм бол хоёрт гэж үзэх юм бол долларын индекс энэ дээр хэдэр тутаасан байх хэрэгтэй. 76.4 тутаасан байх хэрэгтэй. За тийм ээ 76.4 тутаасан хөдөлгөөн ихний ээлжийн дишээ 21.101 харах нь байна. Гэхдээ 14-ийн тутаалт руу орж ирэх боломжтой. Харин энэ хавцаанаас нэг шалгалт үүсэх хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгээд нэг шалгалт дундын уурал үүсээд нэг шалгалт үүсээд ороод хэдүүлээ доошо байх уу эсвэл шиг хэврэх болох уу гэж харж асуудал. Тэгэхээр 38.2-ыг шалгах хэрэгтэй. Тэгэл хэдүүлээ цааш нь үргэлжлүүлээд нэг бай харж болж байна. Гэтэ USD чи хувь энэ хөдөлгөөнийг яг бот 2 хоногийн турш хийх ёстой. Хугацааны тооцоололоор ирэхдээ бол иймэрхүү байх ёстой гэж ирэхэд бол таамаг бол тавьж байгаа. За сайхан ойл байна тий. За ойлын хувьд бол мэдээ зураг угаасаа ойлгомжтой байсан. За 138. За энэ ирэхэд бол дэшигээ евро бол гарсан байгаа. За эхний хэлхэн 161-ээр ханаад ороод ирсэн 150. За ерөнхийдөө бол доотлын хашиг хэдүүлээ 73 ларч. Гэхдээ ойл энчинээс авахад өсөх боломжтой. Ойл энчинээс авахад нэг өсөх боломжтой гэсэн асуудлыг хэдүүлээ ярина. Ерөөсөө л тийм айлт хөдөлгөөнүүдийг явах хэрэгтэй болж ирнэ гэсэн. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан эхний ээлжний ханш угаасаа хандсан. За тэгээд эхний ээлжний ханш хандсан. Дээрээс нь нэг шалгалтын хөдөлгөөнөөр доош орж ирэх боломжтой л гэдэг асуудлыг хэдүүлээ угаасаа ярих хэрэгтэй бол. За тэгэхээр энэ хэсгийн зургийг нэг сүүлийн үеэс татсан. Энэ хэсгийн зураг байгаа. Энэ хэсгийн зурагчдыг хэрэггүй шалгасан тав. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь гол анхаарал хандуулах ёстой хэсэг бол энэ хавцаа гарч ирэх ёстой санагдаад байна. За энэ хавцааг бол шууд алга. Угаасаа ойлгомжтой шууд алга. За энэ хэсэг дээр орж ирээд нөхрөөр 38 30 хөдөлгөөн хийгээд дээшгээ 23-аар татчих орж ирсэн. За доошоо ороод ирсэн. За доошоо орж ирээд дээшээ 23-аар хандсан. 23-ын хандлтыг нь шууд хандлтаа 50. За эн чинь ирэхэд бол 61.8 50. Тэгээд 70 61.8 76 гэж ирэхэд бол 14-ийн тутаалтай эзэн шүү. Гол анхааралтай байх. 14-ийн тутаалтай эзэн шүү. За тэгэхээр 14-ийн тутаалт хийцэн хөдөлгөөн өөрөө энэ ерөөсө бүтгэж. За 14-ийн тутаалт хийцэн хөдөлгөөн өөрөө болцсон. За болцсон эхний хөдөлгөөн нь 61.8 юм уу? 76 50 руу 76 78 руу эсвэл 75 85 руу орж ирэх ёстой гэсэн үгээр нийтлэл угаасаа цаашдаа байна. Доотлын угаасаа 74-ийн ханш бол угаасаа ойлгомжтой байсан. 74 ханш угаасаа 86 гэж байсан. За хэрвээ 61.8-аас гарч ирсэн гэж үзээд 76-аас сэтэлж чадахгүй хүч авах юм бол доотлын ханш өөрөө 73 28 гэсэн ханш болж өнгөрөөд энэс цаашаа үзүүрэн за нэг 73 хавцаа руу орж ирээд унах ёстой болов. Өсөх ёстой бол. Унах өсөх ёстой бол. Тэгээд хэдүүлэнгийнх нь хувьд нэг юм номорсон хөдөлгөөн орж ирж байгаа. Номорсон хөдөлгөөн ирэхэд бол дэшгээ орж ирэх боломжтой болж эхэлнэ. Одоогоор ирэхэд шаталтаа орж ирж байна. Бас ирэхэд шаталтаа орж ирж байна. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан энэ хөдөлгөөн хандсан уу? Эсвэл заашаа дахиад байгаа муу л гэдэг асуудал хэдүүлээ.
Харин доошоо байгаа юу үгүй юу гэдэг асуудал хаанаас үүсэх ёстой вэ гэхэлэр энэчнээс үүсэх ёстой. Энэ хэсэг 74 69 за 74 70-ыг сэтгэлээгүй тохиолдолд хэдүүлэн энэчнээс бол доошоо 73 хүртэл хүлээнэ гэсэн. За тосх нь байна. Өөр ямар ч асуудал. Хэдүүлэнгийнх нь өөр ямар ч асуудал баг. Тэгэхээр ерхий зургуудыг хэдүүлээ буулгах зэвчин цавлаагдах шаардлага баг. Ойл төр ялангуяа нагаадах шаардлага байх. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд хөдөлгөөнд маш амар болж явж байгаа. За нэгт хоёрт энэ хөдөлгөөнийг авч үзсэн. Энэ хөдөлгөөн чи яг ямар ч хөдөлгөөн юм бэ гэхээр бас л мөр толгой мөрийн битэр үүсэж байгаа. За энэ чинь гар явж байгаа. Мөр орж ирж байна, толгой орж ирээд энийг баг мөр гэж үзэж болохоор мөр чи өөр юм чинь. За тэгээ энэ хөдөлгөөнөөс харах юм бол 138. За доош хандлаа гэхэд 73 аа. Тэгэхээр 38-ыг 138-оор 114-ийг сэтэлчиж 74-80 эдийг сэтэлчиж дээшээ гарах хүч нь үүснэ үхээс биш энийг сэтэлж чадахгүй бол үнэхээр хэцүү доошоо дахиж явна. Дахиж явна гэж дайрна үз. Тэгэхээр хэдүүлээ гол анхаарлаа хандуулсан зэг нь энэ л байгаа. Энэ л байгаа гэсэн. Тэгэхээр хэдүүлээ бол гол ач холбогдолтой зэг үуч энэ ч байгаа. За арай зургийн нийт хэлүүлэх юм бол энд орчоо 23 байгаа шүү дээ. 23 өрөө доош 138 орж 73 20 28 30 цэг чигээд бол. Тэгэхээр хэдүүлээ гол анхаарлаа бол энэ хэсэг дээр заавалжгүй тавих хэрэгтэй байна нэ. За ерөнхий анализ хувьд энэ 7 хоногийн хувьд маш гоё хөдөлгөөнүүд орж ирэх боломжтой байна. Маш гоё хөдөлгөөнүүд орж ирэх боломжтой байна. Тэгэхээр хэдүүлээ тэр читэх хүлээ. Эхний 2 хоног бол аяа. Хэрэлтэн дээр асуулчихгүй бол гайгүй л дээ. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан энэ байдал дээр түрхэн зургийн нэг тийм хэсгийг жоохон хүлээхийн хувьд хүлээх нь байна. За тэгээд алтан дээр яг 30 минутын зургийн дээр өнөөдрийн хувьд гэж ярих юм бол би нэг ситуац өөр авах. Зураг юм байсан. Энд чи 30 шалгалтад дээшгүй 30 шалгалт орж ирсэн. За 30 шалгалт ороод ирчихсэн нэг хэлсэн хөдөлгөөн дээр яг орж байгаа 23 хөдөлгөөн байж болно. Ингэж орж ирээд тас гэдээ ороод ирчих болно. Алтны хувьд бол ерөөхдөө бол угаасаа бага цагийн зураг баригдах хэвээр заавалч баригдах хэвээр. Танцгийнхаа зургандаа баригддгүй юу гэж угаасаа хааж байна. За тэгээд энэ өөрөө 186 авах хэвээр. 76 чи энэ хавцаа орж ирээд 186 хэвээр. Доотлын шалгалт нь 38.1 эсвэл 50 гэж хэвчил 86 гэд энэ хэсэг эсвэл энэ хэсгийг иргэд баслахгүй байх ёстой. Тэгэхээр Ёроолыг бол ингэж хэлж байгаа гэж үзэх юм бол гэж агч байгаа гэж үзэх юм. Гэхдээ энэ зургийг зурхад арай их хэрэгтэй. Ёроолны бута ханаг байхад энэ зургийг ирэхэд бол жоох хэрэгтэй. Тэгэхээр хэдүүлээ ирэхэд бол ач холбогдлоо нэг энэ хавцаа өгөөд баг гэж оруулж ирэхэд ирэхэд бол хүсгнээ. За ойлгомжтой. Алтны хувьд ойлгомжтой, ойлын хувьд ойлгомжтой, долларын индекс ойлгомжтой, USD-ч ойлгомжтой. За ерхий энэ аналитик хэдүүлээ ингэ дуусгацгаая. За тэгээд дараачихын анализ хүртэл 3 дахь өдөр хүртэл сайхан хүлээж явах нэ. За тэгээд манайхан тэгээд өнөөдөртөө ер нь баг ярилцъя гэдэг юм байна дөө. За тэгээд хэдүүлээ дараагийнхаа анализаар дахин уулзцгаая. Дараагийнхаа анализаар дахин уулзцгаая. За ингээд манайхан техник шинжигч зөргөө байлаа. За ингээд дараагийн анализаар дахин уулзцгаая. Баяртай.